За сайн байцгаана уу. TSK Music YouTube суугаас сонсогчдын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ Хайра мадрагал аяха part 2-ыг сурах гэж байна. За эхнийх дээр болохоор бүгдээрээ хамгийн ихний finger style аяа бол тогтоос сурцсан байгаа. Одоо бүгдээрээ part 2 дээр болохоор 2 гитар орно гэж би ярьсан тий. Артлынх нь утас таталт буюу одоо background аян сурна. Тэрнийхээ урд болохоор сологын тоглолт сурах нэ. За background-а би аккордуудыг зүгээр хэлээд өгчээ. Таталт нь айгүй энгийн. За иймэрхүү байдлаар явж байгаа. За барилтууд дээр болохоор ми минор орно, би эм буюу си минор орно. За тэгээд ля минор гэсэн 3 аккорд дотроо эргэлдээ явчихна. Тэгээд таталтуудын хувьд бол ерөөсөө ми минор дээр болохоор 5 4 3 2 3 4 гээд дэшигээ татчихна. Ингэж татна гэсэн. Тэгээд ля минор болон би эм дээр болохоор зэрэг 5-аас татаад авчихна. 5 4 3 2 3 4 гэдэг ингээд доошо урсгаад буцаад дээшээ татаад байгаа гэсэн. За аялаад бүгдээрээ сологоо аялаад нэг яваад үзье. За энэ ингээд одоо бадаг гэж хэлж болно тий. Одоо тэг бүгдээрээ дахилт руу орё. Дахилт руу орохдоо болохоор бүгдээрээ до мажор буюу си гэсэн барилтаас эхэлнэ. За энийг бол зүгээр бүгдээр аккордуудаа сонсоод хоньос нь дагаад явчих юм бол сурахад амархан тэгээ бичлэгээ удаашруулад аккордуудаа нэгээр дараа авчаарай за. Тэгээ угаасаа өмнөх юун дээр ч юу ашиглагдсан finger style дээр ашиглагдсан аккордууд мань байгаа гэдгийг санах хэрэгтэй. За тэгээд одоо бүгдээрээ соло руугаа оръё. Соёл дээр болохоор зэрэг би бол капаго явцсан байгаа. Капаго явахаараа бүдүүн өнгүүдээ авахд илүү амар байсан нэгдүгээр. Хоёрдугаарт ямар юунаас түлхүүр аккордыг ашиглаж байгаа гэхээр бид нар бол энэ дээр болохоор юу ашиглаж байгаа? G M буюу одоо соль минор гэсэн аккордоос энд. За тэгээ соль эсрүүгээ бүгд ирээд оръё. Тэгэхээр G M энэ аккорд болохоор зэрэг бидний одоо харин мадрагал юм яг үндсэн key буюу түлхүүр корд нь байгаа. Аккорд нь байгаа. За тэгэд бүгдээрээ солоогоосоо яваад үзье. За тэгэхээр иймэрхүү аккорд юу соло яваад байгаа. За энэ ихний хэсэг бүгдээрээ тооцчих. Одоо энийг сурчээ. За яах вэ гэхээр 4-р утасны 3-р ладнаас 5-р лад руу слайд хийж байгаа. За тэгээ энэний дараа болохоор 3-р утасны 2-р лад, дараад нь 3-р лад, дараад нь 5-р лад. Тэгээ дараад нь 2-р утасны 3-р лад, дараа нь 1-р лад ингэж хийж байгаа гэсэн. Тэгээ дараад нь чигч уруугаараа, за эсвэл ядам уруугаараа аль хуруу хурж чин тэрүүгээс шалтгаалаад 20-р утасныхаа 5-р ладан дээр. Аавчтар 6-р лад шүү. За энэ хүртэл тоглох юм бол за юм болж байгаа. Тэгээд жоохон вибрац ороод байдаг бол гоё сонсогдно. За энэ дараа за ерөөсөө л энүүхэн хинжээ 1-2 дугаар утсан дээр л тоглож байгаа. 2-р утас энд 3-р ладанд тавьсан байгаа гарч байгааз би 1-2 дугаар утсаа хоёулангийн 7-3-аар ингэж хаачаад байгаа шүү. Ааштай. Чигч уруугаа энэ тавьж гин 6-р ладан дээр дараад нь хоёр нэг хоёр хоёр
ийм болж байгаа гэсэн. За эхнээс нь тоглъё. Энэ урт зурчлаа. Одоо энийг суръя. За дөрөвдүгээр утасны 5 дугаар ладан дээр тэгээд дараад нь 2 дугаар утасны 3 дээр уучлаарай. 4-ийнхаа 5 дээр дарчингуудаа 2-ын 6 дээр 6 3 гिचэнгүүтээ 3 дугаар утасны 5 дугаар ладан дээр. За ийм болчихлоо. Эхнээс нь энэ урт зурчиж байгаа гэсэн үг. Одоо за энийг суръя. Энэ одоо 3 дугаар утасны тоглоод байна. 3-ийнхаа 3 дугаар ладнаас дараад нь 5 руу. Одоо болохоор 2 дугаар утасны 3 дугаар ладан дээр 2 дээр дарлаа. Эргээд 3 дугаар ладынхаа 3 дугаар утсан дээр тоглонгуудаа ядам руугаараа 4 дугаар утасны 5 дугаар ладан дээр тоглож байна. Ийм болж байгаа гэсэн. Тэний дараа эргээд 4 2 5 үед татж байгаа гэсэн. За тэгээд энэ миний хураануудыг сайн хараад аль утаснуудыг татаад байгааг сайн харчаарай. Тэгээд би яг бүгднийг нэг бүрчлэл хэлэхээр айгу удаан бичлэг, урт бичлэг болчих гээд байна. За. Ийм болчих жоох гэсэн. Ийм болж байгаа гэсэн. За. За одоо энэ хүртэл сурчээ. Энэ хүртэл сурцсан байгаа шүү дээ, тий? 3 дугаар утасныхаа 3 дугаар ладнаас 3 5 тэгээд дараад нь 2 дугаар утсан дээрээ 2 6 цагаад 2 3-га 5 дээр 3-га 3 дээр ингэж очиж байгаа гэсэн. За одоо ингэнгүүтээ бүгд дээр ахаад яг эхэлж байгаа юм шиг явна. За ингэж эхэлж байгаа юм шиг явна. Гэтэ эндээ жоохон ялгаа байгаа. Ингэчээд одоо болохоор дээшээгээ 4-ийн 5, 4-ийн 3, за 4-ийнхаа 5 тэнгүүтээ 3 дугаар утасныхаа 2 3 ингэж эхэлж байгаа гэсэн. Ингэж эхэлчихэнгүүтээ ийм холбоос орж ирнэ. Гिचээд 2-ийнхоо 3 дугаар ладныхаа 2 1 6 буцаад 1 буцаагаад 6. Уучлаарай, за багшны энэ нэг алдаа хийж шүү. Юу, саяны дээр гэж би зааж өгсөн шүү дээ. Энэний 2 дугаар утсыг тоглохгүй юм биш үү? Шууд 1 дугаар утас руу юм байна. Ингээд дуусч байгаа юм байна. Энэ хүртэл явчаад 2-ыг тоглохгүйгээр шууд 1 2-ын 6 буцаагаад 1 буцаа 6 дээр дуусч байгаа гэсэн. За энэ хүртэл сурчиж байгаа юм. Одоо за энэ хүртэл
Өмнө явсан хэсэгтэй айгүй адилхан явж байгаа болохоор бичлэгээ жоохон удаашруулад харчаарай. За энэ дээр одоо жишээ нь 4-ийнхаа 5 дахь ладанд тоглоод байгаа шүү дээ. 4-р утасны тав дээр. За энийг бичлэгээ жоохон удаашруулад 3-аас сайн хараад тоглох юм бол сурчин. Тэгээ болж игэл хараад тэгээд сонсоод дагаад тгийг бодоорой. Тэгэх юм бол дараа нь өөрөө айн найруулахад айгүй амар болдог шүү. Чигчин ингээд тасдаг шүү гэж хэлье. За. За энэ үртэл одоо ингэ явчихж байгаа юм. Эргээд 3 дахь утасны 3 дахь лад. Энэ болохоор 1-р утасны зургаад татчихжээ. Ингэж татчихгоотаа 3 дахь утасны 2 дахь лад. Биш 2 дахь утас 3 дахь лад. Тэгэнгүүтээ дээш 3 дахь утсан дээрээ. За энэ хүртэл явчлаа. Одоо бүгдээрээ тара 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 гэж дуусгах хэрэгтэй. За энэ дээр болохоор 1-р утасны 8 6 буцаад 8 гингүүтээ 3 дахь утасны 7 3 дахь утасны 7 одоо тэгээд 8 10 руу слайд хийгээд дараад нь 10 дахь ладныхаа 2 дахь утсан дээр хүртэл явчихж байгаа. Одоо болохоор 10 8 6 руугаа слайд хийснэ. Буцаад 8 дээр. За ингээд ерөөд бол бид нар ингээд бадаг маань нэлээ юм дуусчихж байгаа. Дахилтан дээр болохоор бүгдээрээ юунаас явж штэ. Дан даранарана гэдгийг одоо явах гэдэг. За энэ хүртэл болохоор одоо бүгдээрээ энэ хүртэл явчихж байгаа гэсэн. Одоо бүгдээрээ дахилт руугаа дан даранарана гэдэг рүү явна. За. За тэгэхээр эхлэлтэй болохоор ингэж эхэлж байгаа. 1-р утасны 6 дахь лад руу слайд хийгээд аваад ирнэ. За ханаас слайд хийж болно. Хүсвэл энэ 3-аас хийж. Энэ 3 дахь утас 1-р утасны 3 дахь ладнаас 6 лад аачлаа. Одоо тэгэнгүүтээ энэ болохоор 2 дахь утсан дээр явж байна. 2-ын 6 уучлаарай юу 8 дээр. Тэгээд дараад нь 6. Тэгээд дараад нь 3-ын 7. Тэгээд дараад 2-ийнхоо эргээд 8. Тэгээд дараад нь 6. Энэ хүртэл явчихж байгаа. Одоо гэсэн. За 3 дахь утасны 5 дахь ладнаас 7 руу слайд хийж байна. Буцаагаад 5 руугаа татаад 3 руугаа слайд хийгээд тэгмээд одоо 3-ийнхаа доорын 7 руугаараа 1 руугаараа энд ирчингүүтээ доошогоо шууд дарж өнгөдөө 2 дахь утсаа тоглож байгаа. 3 дахь ладны 2-ыг тоглож гэсэн. Тэгээд 3 дахь руугаараа
3 дугаар утасныхаа 5 дугаар ладан дээр тоглолцлоо. Ийм болж байгаа гэсэн. За. Аачлаа. За одоо ингэ явах гээд байна. За бүгдээрээ чинь энэ хүртэл явцсан байгаа. Одоо болохоор энэ хүртэл явчих. За энэ болохоор 3-аас 4 дугаар утасныхаа 3-аас 5 руу. Очоод дараа нь доотлохоо утасны тоглож байгааг анзаарч байгаа тийм. 3 дугаар утасны тоглоод байна. Энэ үрт явчаад 7 руу слайд хийгээд за 5 7 2 дугаар утасны 6 дугаар лад. За энэ үрт явчаад ингэж дуусчингуудаа эргээд 3 дугаар утасныхаа 7 дээр тэгээд 2 дугаар утасны 6 8 тэгээд 1 дугаар утасны 5 6 ийм болж байгаа гэсэн. Одоо энэ хүртэл явчаад 2-ийнхоо 6-аас 8 эргээд 6 3 дугаар утасны 7 3 дугаар утасны 5. Ингээд дуусчаад бүгдээрээ 3 руугаа татаад аваад ирж байгаа слайд. Тэгээд татаж авчичаад дээр нь тоглоод 4-ийн 5 4-ийн 3 дараад нь 5-ийн 5. Ийм болж байгаа гэсэн. Одоо эндээс Ингэчээд 3-ийнхаа 5-аас 7 руу сая юм хийсэн юм дахиад хийгээд байна л да. 5-аас 7 руу слайд хийлээ. Эргээ 5 7 2-ийнхаа 6 эргээд 3-ийнхаа 7 энэ хүртэл явчихж байгаа. Ингээд ингэчингүүтээ 1-ийнхаа эдгээр 1-р утасныхаа 6-аас 8 руу. За одоо бүгдээр болохоор энэ хүртэл явцсан байгаа тий. Тэгээд 6-аас 1-р утасны 6-аас 8 руу слайд хийгээд дараад нь 6-гаа татснаа 8 дээр хаммер оны. Ийм хийнэ гэсэн үг. Дараад дээр нь хурууга авчрангуудаа хурууга буцаад татчихдаг гэсэн. Тэгээд дараад нь 2 дугаар утасныхаа 8 дээр тоглоод дуусчих. За ингээд дуусч байгаа. За тэгээд дунд нь ойлгомжгүй байх юм бол бичлэгээ хурааж агаад үзээрэй. Тэгээд дараачихаа асуух хайнуудыг хэлээд байгаарай. Тэгээд би Ёсгийн дөнгөөс ихээд гоё cover-от ч юм оруулахыг хичээнэ. Тэгээд бичлэгийн үзсэнд баярлалаа.